37-оос 40 хүртэл уншия. Сонсон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нарт ах トゥ нараа бид одоо яах вэ гэв. Петр тэдэнд гэмшигтэн хүн бүр Есүс Христийн нэрээр баптизм хүртэцгээ ингэснээрээ та нарын нүгэл уушлагдаж бас та нар ариун сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийн төдийгүй бас алсад байх бүгдийнх бөгөөд манай бурхан эзнэр дуудагдсан болгоных билээ гэв. Тэр өдөр олон үгээр гэрчлэл энэхүү гажууд үеийнхнээс аврагдах тун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. Амен. За хүндэтгэл мөргөл 4 удаа хуваагдаж хийж гаад 3 удаа хийж байна. Өнгөрсөн 2020 онд 3 удаа 4 удаа хуваагдаж хийж байсан. Нэг болохоор 3 болоод нэг болохоор 4 болоод. За энэ жил 2021 онд бас яахыг сайн мэдэхгүй байна. За тэгээд 3 цагийн 15 цагийн хүндэтгэл мөргөл бас нэмэгдсэн. Бид нар хүндэтгэл мөргөл өргөх болгондоо бурхан бүрэн төгс хүндэтгэл мөргөл өргөхийг хүсэж байна. За одоо өнөөдөр үгийг хараад энэ цаг үеийг ялъя гэсэн сэдвтэй. За энэ гажууд үеийг ялах хэрэгтэй. Өнөөдөр үгийг харах юм бол за хамгийн төгсгөлд нь энэ гажууд үеийнхнээс аврагдах тун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. Энэ гажууд үеийнхнийг ялах тун гэсэн сэдвтэй. Тэгэхээр энд ямар аврал вэ? Энэ дээр ямар аврал? Энэ бол зөвхөн сүнсний авралыг хэлээгүй байна. Бид нар Есүс Христ итгэснээр аврал авсан. Бид нар гэм нүглээс уушлагдсан. Гэм нүглээс аврагдана гэдэг нь бид нар мөнхийн улс руу явах боломжийг хэлж байна. За аврал авсан хүмүүсийн бас хийх ёстой зүйл байна. Тэгэхээр энэ гажууд үеийнхнээс аврагдах хэрэгтэй. Ойлгосноо? Авралыг аваад за энэ бол миний сүнсний аврал байгаа. Миний итгэлийн амьдрал дотор ямар итгэлийн амьдралаар амьдрах вэ гэхээр тэгэхээр энэ гажууд үеийнхнээс аврагдах тун гэж хэлж байгаа боловч итгэлийн амьдралаар ялсан амьдралаар амьдрах хэрэгтэй. За та бүгд бие биенийг харахгүй юу? За энэ гажууд үеийнхнээс аврагдах тун гэж бие биендээ хэлэхгүй юу? Амен. За ер нь сул байна, ялахгүй юм шиг байна. Ой наа гэд байна. За жоохон хүчтэйхэн хэлээрээ. Энэ гажууд үеийнхнээс аврагдах тун хүчтэйхэн шиг хэлээрээ. Амен. Ялаарэ. Халелуя. Ялаарэ. Авралыг авсан хүмүүсийн хийх боломжтой ажил. Есүс энэ муу үеийнхний талаар бол маш их үгийг хэлсэн байгаа. Эзэн эрэхтэй 2000 жилийн өмнө ирсэн байгаа. Тэгээд энэ муу үеийнхэн гэж бол маш их хэлж байсан. Одоо энэ цаг үеийг би яаж тайлбарлах вэ гэж бас хэлж байна. Тэгэхээр 2000 жилийн өмнө эзэн тэр үеийг хэлсэн үү? Аль эсвэл одоо энэ цаг үеийг хэлсэн үү? Бид нар тэгэхээр ямар цаг үед бид нар авралыг авах ёстой вэ? Аль цаг үе хамгийн муу цаг үе вэ?
Зарим хүмүүс болохоор аль цаг үе муу цаг үе вэ гэж бас 악할 때 악한 사 улс төр муу байхад тэр цаг үе муу цаг үе гэж бас ярьдаг хүмүүс байдаг. Тогда время жестокое. 그래서 공산주의 악하다. За тэр бол социалист хөгжилтэй улсууд бол муу маш муу цаг үе Вы должны спасти гэж хэлдэг. 여러분 미국에 있는 사람들 민주주의잖아요. Америкт байгаа улсууд ардчилсан нийгэмд амьдарч байна. 그런데 얼마나 많은 사람들이 우리는 여기 민주주의가 아니다 사회주의다 그러면서 막 구원을 받는 За бид нар бол энд аврагдах хэрэгтэй. Энэ бол ардчилсан үе. 지금 우리가 Харин бид нар 어떤 세대를 예수님께서 말씀하신 ямар 어떤 세대를 지금 베드로가 말할지 그것을 깨달아야 돼요. за тэгэхээр Есүс болон Петрийн хувьд ямар цаг үеийг хэлж байсан бэ гэдгийг бид нар сайн ойлгох хэрэгтэй. Божье, говорит Иисус и говорит апостол Петр. 구원을 받아라 이겨라. Авралыг ав ялаа гэж хэлсэн. Будьте победителями. 어디에서 이겨야 되는지 알아야 되잖아요. Хаана яаж ялахаа бас бид нар сайн мэддэг байх хэрэгтэй. Маш олон хүмүүс буруугаар ойлгож байна. 어떤 분들은 내가 좋은 Зарим хүмүүс би сайн улсад амьдарч байгаа учраас итгэлийн амьдралаар сайн амьдрах боломжтой. Энэ бол маш их амар тайван гэж хардаг байгаа. Я живу в такой хорошей, развитой стране. Я так усердно живу жизнью веры. Поэтому мне так хорошо и свободно. 예수님께서는 이 세대에 그럴 때는 Но когда Иисус Есүс энэ үеийнхэн гэж хэлэхэд 지금 경제적으로 좋은가 안 좋은가 그거를 지금 따지는 게 아니에요. за тэгэхээр эдийн засгийн хувьд сайн байна уу, үгүй байна уу гэдгийг бол энэ дэр хэлж байгаа юм биш байна. 지금 정부가 좋다 안 좋다 그거를 따지는 게 아니라 Улс төрийг сайн муу гэж бол энэ дэр бас хэлж байгаа юм биш ээ. какова политика, какие состояния атмосферы вокруг нас. 지금 제일 중요한 것을 더 고려하고 있습니다. Тэгэхээр одоо хамгийн чухал зүйлийг энэ дэр Есүс хэлж байна. 이 세대 그럴 때는 어떤 세대를 말하는 건가? За энэ цаг үе ихээр аль цаг үеийг хэлж байна вэ гэдэг маань чухал байна. 이 세대라는 말은 항상 이 세대가 있습니다. За энэ цаг үе гэдэг маань үргэлж энэ цаг үе байдаг байгаа. В постоянстве, что существует такое жестокое поколение. 어떤 분들은 참 미국 가면 천국이다 그러는데 За зарим хүмүүс болохоор Америк явах юм бол мөнхийн улс гэж ярьдаг. 또 어떤 분은 한국 오면 천국이 돼. За зарим хүмүүс болохоор Солонгост ирэх юм бол мөнхийн улс төрчлээ гэж ярьдаг. 또 어떤 분은 자기 유럽으로 가면 천국이다. За зарим хүмүүс Европын улс руу явах юм бол мөнхийн улсд очлоо гэж ярьдаг. 살기 좋은 컨디션을 따라갑니다. За тэгээд амьдрах тэр сайн орчин нөхцөлийг дагаад явдаг байна. 그렇지만 지금 더 중요한 게 있습니다. Тэгсэн ч гэсэн хамгийн чухал зүйл бол энд байна. 세계가 있다라는 거예요. Энд бол сүнсний ертөнц, сүнслэг ертөнц гэж байна. 그래서 예수님께서는 이 세대를 이겨야 된다. Есүс болохоор энэ үеийг ялах ёстой гэж хэлж байна. 여러분 아무리 살기 좋은 나라도 За тэр хичнээн сайн амьдардаг, сайн орчин нөхцөлтэй улс ч гэсэн. 살기 좋은 나라가 영적으로 부패된 나라가 너무 많습니다. За тэгэхээр амьдрахад маш их нөхцөл сайтай улс орн бол сүнсний тал дээр маш их бүдэг бодог дарагдсан байдаг. 돈이 많아서 Яагаад тэгэхээр мөнгө ихтэй учраас маш их амар тайван байдаг учраас амьдрахад нөхцөл их сайн учраас эзнийг бол хайдаггүй. 오히려 거기에 있는 사람들은 그 세대에서 구원받아야 돼요. Харин тэнд байгаа хүмүүс болохоор тэр үе цаг үедээ авралыг авах хэрэгтэй. 예수님께서는 오히려 부자가 천국 나라에 가는 것을 더 어렵다. Есүс хэлэхдээ баян хүн Тэнгэрийн хаанчлалд орох нь тэмээ зүүнний сэвчээр орохоос хэцүү гэж хэлсэн. Тэгэхээр тэр хүмүүс өөрсдийн сүнслэг байдлыг мэдэхгүй байна. 그래서 지금 예수님께서 이 세대에 그럴 때 Тэгэхээр Есүс энэ цаг үеийнхэн гэж хэлэхэд 베드로가 폐역한 세대 그럴 때 за Петр болохоор энэ гажууд үеийнхэн гэж хэлэхэд 영적 상태를 보고 있습니다. энэ бол сүнслэг тэр сүнсний тал дээр харж хэлж байна. 우리는 어떤 상황이든지 영적 상태를 봐야 됩니다. Бид нар ямар ч тохиолдолд сүнслэг тэр нөхцөлийг харах хэрэгтэй. 우리는 명예로 따지지 말고 Бид нар бол нэр хүндийн талаар ярих биш, 돈으로 따지지 мөнгөөр ярих биш, 물질로 따지면 안 돼요. материалын зүйлсийг ч гэсэн бид нар бол энэ дээр ярих хэрэггүй. Харин сүнслэг зүйлүүдийг бид нар харах хэрэгтэй. 그래서 예수님께서 말하던 그 Есүс 어떤 세대일까요? Есүсийн хэлсэн тэр цаг үе ямар цаг үе вэ? 그때하고 지금하고 똑같아요. Тэр цаг үе болон өнөөдрийн байгаа энэ цаг үеэр яг адилхан байна. 어느 세대든지 다 똑같습니다. Ямар ч цаг үе бол адилхан байна. 편안하게 살든 안 살든 영적으로 상태는 똑같은 것 같습니다. Сайн амьдрын уу, амар тайван байна уу? Энэ бол сүнслэг тал дээр адилхан байна. Духовный мир, он всегда одинаков. 마태복음 보세요. Матай номыг харъя. 11장 16절 17절입니다. Матфея 11
глава 16-17. Матай намын 11:12 Но кому уподоблю род сей? Баптист Иохны өдрүүдээс өнөөг хүртэл Тэнгэрийн хаанчлал хүчрхэгчч бас хүчээ авчээ хууль болоод бүх иш үзүүлэгчд Иохныг ирэх хүртэл иш үзүүлж байлаа. Амен. Энэ ямар утгатай юм бэ гэхээр 지금 여기는 지금 하나의 비유입니다. за энэ бол нэг харьцуулал байна. харьцууллын үг. 피리를 불어도 춤 안 추고 애곡을 해도 그리고 가슴을 치지 않는다. Мы не играли, вы свирели, вы не плясали, мы харьцууллын үг энэ дээр хэлж байна. 예, 그래서 주님께서는 이 세대를 설명하고 있습니다. За энэ цаг үеийг бол энэ дээр тайлбарлаж байна. 하나님께서 역사하셔도 Бурхан бол хичнээн ажилласан ч гэсэн энэ дээр ямар ч тийм мэдрэмж алга байна гэдгийг 하나님께서 역사하시고 말씀하셔도 거기에 대한 움직임이 없습니다. Бурхан үгээ хэлээд хөдөлсөн ч гэсэн тэн дээр ямар ч мэдрэмж алга байна. но нет реакции. 그 세대가 이 세대입니다. Тэр цаг үе энэ цаг үе 2000년 전의 세대든 지금 세대는 Что 똑같습니다. 2000 лет 2000 жилийн өмнөх цаг үе, өнөөдрийн цаг үе хоёр яг адилхан. Үг хичнээн тунхаглагдсан ч адилхан. 자기의 영적 도움이 필요한 것을 모르고 있다는 것입니다. Тэр өөрийнхөө сүнслэг байдлыг мэдэхгүй байна. 그런 세대에서 구원을 받아야 돼요. Тийм үед цаг үед бид нар авралыг авах хэрэгтэй. из такого поколения. 그런 세대에서 어깨동무하고 같이 놀고 같이 즐기는 게 아니라 Тийм цаг үед бид нар үнэхээр хамт нөхөрлөж, найзлж, наригах биш. 주님을 사랑하고 주님의 말씀에 반응하는 세대가 돼야 되는 Эзнийг хайрлаж, эзний үгэнд анхаарсан цаг үе байх хэрэгтэй. Преисполненным Духом Святым и жаждет Слова Божье познавать. 그래서 고린도 후서 11장 보면 За 2 дугаар Коринт номын 15-ыг харах юм бол В 11 главе. 그리스도와 벨리아와 어떻게 교제를 나눌 수 있느냐? Какое общение может быть между Христом за Христ 우상과 하나님과 교제가 없다라는 Христ болон үнэхээр тэр хуурамч шүтэн бол хоорондоо харилцаа байхгүй гэдгийг хэлж байна. 성령과 교제가 없습니다. ертөнцийн сүнс болон ариун сүнсний хувьд бол харилцаа байхгүй гэдгийг хэлж байна. 이 세대는 Энэ цаг үед Бурхны өмнө ямар ч тийм мэдрэмж алга байна. 두 번째로는 Хоёрт нь энэ цаг үе, энэ муу цаг үе ямар цаг үе вэ гэхээр говорит, что это поколение жестокое. 전혀 하나님의 영적인 것에 분별력이 없어요. Бурхны сүнслэг зүйлүүдэд ямар сүнслэг зүйлийг ялгах 11장 보세요. чадвар алга байна. Матфея 11 главу, 18절 19절입니다. 18 и 19 стих. 10 Матай намын 11:18 19-ыг харъя. Йохан идэгч үгүй уухч үгүй ирэхэд тэд түүнд чөтгөр шүүсэн байна гэдэг хүний хүүг ирээд идэж уухад нь тэд хараач энэ ховдог аригчин бас татвар хураагчтай бас нүгэлнүүдийн анд гисгэсэн гэсэн хэдий ч мэрэгэн ухаан үлсээрээ зөвтгөгдсөн гэвэ. Амен. 보내도 그 사람은 Бурхан иш үзүүлэгчээ илгээсэн ч гэсэн хүмүүс бол энэ дээр ялгаж харах чадваргүй байна. Христийг ирсэн ч гэсэн түүнийг хараад чөтгөр шүглсэн гэж хэлсэн. 2000년 전에 2000 жилийн өмнөх тэр цаг үе болон өнөөдрийн цаг үе хоёр бол яг адилхан байна. И в наши времена тоже существует такое поколение. 복음이 전파가 되는데 비웃습니다. Сайн мэдээг тунхаглахад инээцгааж байна, шоолж байна. Есүст аврагдахгүй байна, Есүст итгэхгүй байна. Харин буруугаар ойлгож байна. 하나님을 오해합니다. Бурхныг буруугаар ойлгож байна. Заблужденное представление о Боге. 교회를 오해합니다. Сүм цуглааныг буруугаар ойлгож байна. 하나님의 나라를 오해합니다. Бурхны улсыг ойлгохгүй байна. 관심은 잘 먹고 잘 살고 거기에만 있습니다. Тэдний анхаарал болохоор сайн идэж ууж амьдрах сайхан юм зүйл өмсгөл байна. 하나님께서 말씀을 하셔도 그것을 오해하고 있습니다. Бурхан болохоор хичнээн үгээ хэлсэн ч тэрийг буруугаар ойлгож байна. 성령 충만함을 오히려 이상하게 봅니다. Ариун сүнсээр дүүрэн байгаа хүмүүсийг маш их буруугаар харж байна. Людей со странностями. 그것이 이 세대 Тэр бол энэ одоо цаг үеийг хэлж байна. Энэ цаг үед бид нар ялах хэрэгтэй. 이 세대에서 초월해야 됩니다. Энэ цаг үеэс бид нар давж гарах хэрэгтэй. Энэ цаг үеийг бид нар давж гарах хэрэгтэй. 이 세상은 감동이 없습니다. Энэ ертөнц бол ямар ч мэдрэмж алга, эмоц алга, 말씀이 없습니다. сүнсний тал дээр үг алга, үгийг ойлгох боломжгүй байна. 말씀의 진주를 몰라요. Үгийн үнэхээр тэр чичирхийллийг мэдэхгүй байна. 오히려 하나님께서 복을 주는데 이 세대는 복을 짓밟고 있습니다. Бурхан
ерөөлийг өгч байна. Энэ цаг үе тэр ерөөлийг хишгэж байна. 오히려 필요 없다고 합니다. Харин эсэргээрээ хэрэггүй гэж хэлж байна. 그렇게 오해하고 있다. Тэгж буруугаар ойлгож байна. 이 세대는 어떤 세대? Энэ цаг үе бас ямар цаг үе вэ гэхээр 자기의 신앙은 없고 тэр өөрийн итгэлийн амьдрал байхгүй, 자기의 신앙은 없고 이상하게 종교 생활만 합니다. өөрсдөө итгэлийн амьдрал байхгүй, сонирхолтой шашинлаг амьдралаар амьдарч байгаа хүмүүс маш олон байна. Давайте откроем Луки 11 главу. Лук 복음 11장 29절입니다. Лук 11:29-ыг харъя. Когда же народ стал сходиться во множестве, он начал говорить: Лук 11:29 цугласан хүмүүс олон болох үед тэр энэ үеийнхэн болон Ёрим үеийнхэн тэд тэмдгийг ирж хайдаг боловч Йонагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй. За энэ муу цаг үеийнхэн ямар вэ гэхээр тэд нар үгийг аваад үгэнд итгээд 말씀대로 체험하고 тэр үгийн дагуу дуршлагтай байж тэгээд тэр үгэн дотор найдаж 그런 신앙은 없습니다. тийм итгэлийн найдах тийм итгэлийн амьдрал байхгүй. Энэ цаг үед он ни на что не надеется. 이 세대는 절대로 말씀을 받아들이지 않습니다. энэ цаг үед энэ үеийнхэн бол ерөөсөө бурхныг хүлээн авахгүй. 오히려 미신적인 Харин 종교입니다. мухар хоосон сүсэгтэй тийм итгэлийн амьдрал. 표적이 있으면 보여주지 За тэгээд үнэхээр гайхамшигтай тийм тэд тэмдгийг ирж хайдаг. 않습니다. Тэд нар бол даруй байж чадахгүй байна. За та нар нэг харуулгаадах тэмдэгэ 보여줘라. тэмдэгэ та харуулгаадах гэж хэлж байна. 진짜 주님 앞에 겸손하지 Жинхэнэ эзний өмнө бол даруй байж чадахгүй байна. Ийм цаг үе. Одоо ч гэсэн тэр цаг үе бол адилхан. 지금 가만히 생각해 보세요. Та бүгд бодоод үзээрэй. 어느 나라든 Айл ч улс, 어디에 지금 이 세상에 있든 айлч газар байсан энэ цаг үе бол муу ёрын цаг үе байна. Үгэнд ямар ч мэдрэмж алга байна. 말씀을 오해합니다. Үгийг буруугаар ойлгож байна. По отношению к Божьему Слову. 미신적인 종교심 Үнэхээр тэр мухар сүсэг 진짜 신앙이 없어요. тэ шашны амьдралаар амьд чинь жинхэнэ итгэл алга байна. Харин сүм цуглаан яах вэ гэхээр 우리 신앙인들은 어떻게 бидний итгэлийн хүмүүс яах вэ гэхээр 우리의 사는 세대가 있습니다. бидний амьдарч байгаа цаг үе гэж байна. Принцип, по которым должны жить мы. 거기에서 항상 이겨야 된다. Тэнд бид нар үргэлж яалах хэрэгтэй. 세상은 항상 그 세대의 흐름에 따라갑니다. Тэгээд ертөнц гэдэг нь тэр цаг үеийг үргэлж дагаж явж байдаг. 항상 그 세대의 문명을 따라갑니다. ертөнц гэдэг нь тэр цаг үеийн бүхий бичсэн бичвэрүүдийг дагаж явдаг байдаг. Харин сүм цуглаан гэдэг маань 크리스찬들 Христэд итгэдэг хүмүүс 어떻게서도 그 세대를 넘어가야 됩니다. ямар ч үед тэр цаг үеийг бол бид нар даван гарах хэрэгтэй. Амен. Превосходить это все. 따라가면 안 된다는 Дагаж явж бол болохгүй гэдгийг энэ дэр хэлж байна. Амен. 기도가 그런 기도. Харин сүүлийн үеийн залбирал бол ийм залбирал маш их байна. Өө энэ ертөнцийг сайхан бүтээгээд гоё болгоод өгөөч. Хурдан тэр коронагийн өмнөх үеийн цаг үеийг дахиж ирүүлээч. До пандемии, до эпидемии с коронавирусом. 신앙생활 편안하게 잘할 Итгэлийн амьдралаар үнэхээр сайн амьдрахад амар тайван хийж амьдрахад туслаач. Ходить в церковь и вести жизнь веры. 지금 많은 분들이 찾는 것은 안전을 찾고 있어요. Маш олон хүмүүсийн хайж байгаа зүйл болохоор тэр аюулгүй байдлыг хайж байна. 여러분 파도가 있던 За далай байна уу? Шторм не был вокруг, 바람이 불던 Салхи хүлээн үү? ураган не был. 상관없습니다. Салхи шуурхтай байна уу? Тэр бол хамаагүй. Бид нар бол яалах хэрэгтэй. Амен. Ситуации быть победителем. 저만 열정적이고 소리만 지르고 Би ганцаархнаа гал халуун орилоод байна уу? Повышаю голос. 러시아 분들은 아멘 잘할 줄 알아요. Орос хүмүүс амен сайн хэлэх байх гэсэн бодсон. Ягаад амен байхгүй? Би дэндүү чанга яриад байгаа болохоор та бүгдөө толгоогоо доошоо болгочихоо халелуя. Бид нар яалах хэрэгтэй. Энэ юуийг бид нар яалж гарах хэрэгтэй. Бүү дагаж яваарай. Энэ цаг үеийн урсгалыг бүү дагаж яваарай. Этого мира. 내가 지금 어떤 세대에서 살고 있는 분별하세요. Би аль цаг үед амьдарч байгаа ялгах хэрэгтэй. 절대적인 자는 하나님뿐이 없습니다. Ерөөсөө гацаар ганц бурхнаас өөр юу ч байхгүй. 좁고 있지 않아요. Үнэн гэдэг бол энэ улс төрд байх юм биш, энэ ертөнцид байх юм биш. 진리는 주님 안에 있다라는 것이 Үнэн гэдэг бол зөвхөн эзэн Есүс Христийн дотор байна. 우리가 이
Тийм болохоор бид нар энэ үеийг ялах хэрэгтэй. Энэ үеийг ялах хэрэгтэй. Тэгсэн ч гэсэн пастораа энэ цаг үед үнэхээр соёл сайхан зүйлүүд байна шүү дээ гэх байх л да. Хаашаач явсан сайхан зүйлүүд байна. Гэтэ үгэн дээр ингэж бичсэн байна. Ром номын 12-ийн 2. И не сообразуйтесь с веком сим, но преобразуйтесь Энэ үеийн явдал нийцэлгүй харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байх тун тэгвэл Бурхны сайн тааламж төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно энэ цаг үе. Энэ болохоор ертөнцид байгаа цаг үе энэ үеийг хэлж байна. 거룩한 세대를 말하는 것이 아니라 Ариун энэ үеийг хэлээгүй байна. Энэ цаг үед преобразуйтесь с веком сим, 내 마음을 새롭게 하는 но обновляйте ум. нийцэлгүйгээр харин оюун санаагаа шинтгэе. 하나님께서 기뻐하시는 선한 뜻을 Бурхны үнэхээр хүссэн тэр сайн тааламж төгс төгөлдөр тааллыг хий гэж хэлж байна. 어느 세대를 말해도 Аль ч цаг үеийг хэлсэн. 말씀에서는 분명합니다. Үгэн дээр бол маш тодорхой байгаа. Не сообразуйтесь. 아무리 살기 좋아도 못 받지만 Хичнээн үнэхээр тэр амьдрах сайхан байсан ч гэсэн 아무리 편안해도 따라가지 말라. хичнээн сайхан байсан ч гэсэн бити дагж яваа. 다 같이 따라하세요. Бүгдөө 나무래다. би бүгдөө дагаад хэлэхгүй. Би бол diwaajin. 야스트란. Би бол бадарчин. 아멘. Амен. 나는 나무래다. Би бол бадарчин. 나는 그냥 지나간다라는 거. Би бол зүгээр бадарчин шиг өнгөрөөд явна. 이 세대를 절대로 따라가지 말라. Энэ цаг үеийг бол ерөөсөө дагаж буй яваарай. Энэ үеийг бүү дагаж яваарай. 많은 분들은 유행을 막 따라갑니다. Маш олон хүмүүс энэ үеийг дагаж явна. Цаг үед 요즘에 보면 자녀들은 그 요즘 시대의 그 말, сүүлийн үед нь хүүхдүүдийг харах юм бол тэр цаг үеийн ярьж байгаа яриа үг 스타일을 따라가고 стайлыг дагаж явж байна. 이 세상의 모든 멋있는 걸 다 따라가요. Энэ ертөнцийн байгаа тэр маш их гоё гэсэн зүйлүүдийг дагаж явж байна. 제가 오늘 어디서 보면서 잠깐 어디서 뭐를 봤는데 Я вот Би өнөөдөр нэг хаанаас хэсэг юм харсан. 버거킹에서 핑크 버거가 나왔어요. 핑크 버거. За pink бого. 그래서 그 핑크 버거가 제가 볼 때 그 싱어들 핑크 За тэр манайхаар бол тэр хэмбого юм байна. Бөөргөр. модная группа эстрадная, да, рекламирует это. За тэгээ тэрийг болохоор хүмүүс рекламдаж гаргасан тийм. 유명한 사람들이다 그러면 와 За тэгээ сүүлийн үед бол ерөөс маш их нэр хүндтэй одод байна гэх юм бол ваа өрлөөл дагаад явна. 우리는 분별할 줄 알아야 돼. Бид нар бол энийг ялгаж чаддаг байх хэрэгтэй. 내 혼을 뺏기면 안 돼요. Миний үнэхэр оюун бодлоо тийм юмд хууртаж автаж болохгүй. 얼마나 이 세상이 악하다는 것을 우리가 알아야죠. Тэгэхээр энэ муу ертөнцийг бид нар маш сайн мэдэх хэрэгтэй. 그래서 말씀에 이렇게 써 있습니다. Тэгээ үгэн дээр ингэж үтсэн байна. 열망으로 인도하는 문은 크다. Да, пространен путь, широкие врата ведущие. За тэгэхээр үгэн дээр ингэж үтсэн байна. 지금 많은 분들은 같이 따라가고 있어요. За маш олон хүмүүс дагаж явж байна. 멸망의 문이에요. За тэр болох мөхлийн хаалга руу за үхлийн хаалга болон мөхлийн хаалга руу маш олон хүн дагаж явж байна. Тэнд бол мэрэгэн ухаан алга, айм алга, 진리 말씀이 없어요. үнний үг алга. 그렇지만 서로는 있어요. Гэхдээ хоорондоо харилцаа байна. 따라갑니다. Бүгдөө хамт дагаж явж байна. Друг друга и бегут друг за другом. 그렇지만 진짜 생명의 길을 Жинхэнэ амийн зам Единственный путь, истинный путь жизни. 이 세대는 받아들이지 않다는 거. миг энэ ертөнцийн үеийнхэн бол хүлээж авахгүй байна. 그 길은 예수입니다. Тэр зам бол Есүс Христ. 할렐루야. Халелуя. 우리는 지금 주님을 따라가는 거기에 사명이 있습니다. Тэгэхээр бид нар үнэхээр эзнийг дагаж явах өөрсдийн зорилго байгаа. Путь, который открывает нам Иисус. 전 여러분 전 어렸을 때 Би баг бахта Маленький в детстве. 모르겠어요. 여러분 웃기다 재밌다 이제 그렇게 들을 수 있어요. за та бүгд бол маш их сонирхолтой ингээд инээгээд хүлээж авах магадгүй. 다 옛날에는 지금 왁스를 바르지만 옛날에는 젤을 바르었어요. 젤. За дээр үед бол толгоонд Которые есть разные гeel дүрхдэг байсан юм байна.
wax lax гээл гэж байсан. За одоо бол wax гэдэг тийм юм үсэндээ дүрхэж босгодог юм байна. За гээл болохоор дүрхээр үс гялалцаал. За тэгээд үсээ хойш нь бол ингээд самандаг байна. За би тэрийг дүрхийг хүсэж байна. За тэгэхэд би 12 настай байлаа. За тэгээд нуугдаж би дүрхдэг байсан. 아 근데 목사님 바르지 마. За тэгээд манай пастор бити дүрх гэсэн. Миний хувьд дүрхийг хүсэж байна. 내 친구들이 다 바르고 있어요. Манай найз нар бүгд дүрхэж байна. Маш их гоё тийм харагдсан. 절대로 세상 따라가지 마. Яа пастор болохоор ерөөсөө та нар чи энэ үеийг дагаж явж болохгүй гэж хэлсэн. 아빠 너무해. Аа болохоор арай дэндүү ингэж би бол тэр үед бодож байлаа. Би дүрхийг хүсэж байна. Чи энэ үеийг бүү дагаж яв гэж хэлсэн. 근데 나중에 뭐 바르고 그랬죠. Тэгээд дараа нь бол би яг толгоондоо янз янз юм дүрхсэн үсэндээ. Би тэр утгыг бол одоо ойлгож байна. 목사님께서 어떻게 해서라도 Пасторын хувьд 세상은 어떤 길을 가든 энэ ертөнц 하나님 앞에 올바른 길을 쓰자 그 말이. ертөнцийн ямар ч замаар явсан чи бурхны өмнө зөвхт замаар яваа, зөвхтийн замаар яваа гэж тэгж хэлж байсан гэдгийг би ухаарсан. А потом что-то делал. 그래서 마음을 새롭게 하라 했습니다. Тэгээд үгэн дээр болохоор чи өөрийнхөө 이런 말씀은 оюун санааг шинтгэе гэж хэлсэн. Ийм үгийг бол хүмүүс сонсдоггүй. 세상에서 잘 살고 어떻게 ертөнцийн яаж амьдрал, яаж сайн амьдрах вэ, яаж их мөнгө хураах вэ гэдгийг сурч бодож амьдрдаг байгаа. Ялах хэрэгтэй. Мы должны побеждать эти искушения. Нам не Бид нар ялгаж салгаж чаддаг байх хэрэгтэй. Ариун байх хэрэгтэй. 수군이 된 삶을 살아야 Тэгэхээр сүнсийг ялгаж чаддаг амьдралаар амьдрах хэрэгтэй. Үгэн дээр бас бичсэн байна. Энэ ертөнцийг бүү дагаж яваа. Энэ үеийнхнийг бүү дагаа. Энэ ёрын үеийг бүү дагаж яв гэж хэлсэн. 오히려 내가 하나님 앞에 결심과 결단이 더 분명해야 된다는 거예요. Тэгэхээр миний хувьд бурхны өмнө болохоор шийдвэр гаргаж байгаа шийдвэр нь маш их тодорхой бөгөөд бодиттой байх хэрэгтэй. Халелуя. 여러분 그런 시간이 필요합니다. Тийм цаг биднэрт хэрэгтэй. 우리가 더 깊은 생각이 필요하고 Биднэрт өшөө илүү үнцгий ухаан хэрэгтэй. 기도가 필요하고 Залбирал хэрэгтэй. 그런 예배가 필요하다. Тийм хүндэтгэл мөргөл хэрэгтэй. 내가 과연 세상을 따라가는지 Би үнэхээр энэ ертөнцийг дагаж явж байна уу? 아니면 진짜 내가 의도적으로 주님 앞에 순종하는지 Би үнэхээр жинхэнэ эзний өмнө дуулууртай байна уу? послушание в смирении перед моим Господом. 그런 결심이 필요합니다. Гэсэн тийм шийдвэр хэрэгтэй. 그래서 오늘 말씀을 보시면 Өнөөдөр үгийг харах юм бол 사도행전 2장은 성령 받는 그 장 Үйлс номын 2-ын В Деяниях апостолов, когда Дух Святой сошел. 성령이 임하면서 교회가 시작이 됐습니다. за ариун сүнс эхлээд ариун сүнсийг аваад сүм цуглаан хэлсэн байгаа. Начало церкви. 교회가 시작하면서 그 첫 설교에 어떤 말씀이 나오죠? Сүм цуглаан эхлээд анхны номдол юу номлосон бэ гэхээр энэ ёрын мууийг бүү дагаа Дуйтесь с веком, гэж хэлсэн. Авралыг ав. спасайтесь от этого мира. 이겨라. Ял, Дайте этот род 구별이 되라. ялгар. зелеными. 할렐루야. Халелуя. 여러분 하나님 앞에 인정받기로 Та бүгд бурхны өмнө хүлээн зөвшөөрөхтгийг хүсэж байна уу? 진짜 인정받기로 원하는 Жинхэнэ бурхны өмнө хүлээн зөвшөөрөхтгийг хүсэж байна уу? 만 명이 있든 10,000 хүн байна уу? 100,000 хүн байна уу? 심이 딱 몇 명한테 딱 가 있거든요. Бурхан бол хэдхэн хүн дээр л бурхны анхаарал төвлөрдөг. Но Бог выделяет единиц. 진짜 그 관심을 원하는 자, Үнэхээр тэр түүний анхаарлыг татахыг хүсэж байгаа нэгэн. 세상을 본받고 세상을 따라가는 자들은 하나님 앞에 관심을 못 받아요. ертөнцийг дагаж явж энэ үеийг дагаж явж байгаа хүмүүс бурхны өмнө бол хизээч ширүүлийг авахгүй. Не заинтересует Бога. 그런데 하나님께서 보실 때, 저 사람은 너무나 다르다. Харин бурхныг харахад тэр хүн бол маш их өөр юм байна гэж хардаг. 교회는 Сүм цуглаан гэдэг маань бол давж гарах хэрэгтэй. Энэ үеийг давж гарах хэрэгтэй. Амен. Этого мира. 하나님께서 보시기에 Бурхны харахын Иммануэль цуглаан өөр юм аа гэж харах хэрэгтэй. Харагдах хэрэгтэй. Церковь Иммануила, она иная, она другая. Амен. 오늘 말씀을 보시면 Өнөөдөр үгийг харах юм бол 어떻게
이 세대를 넘어갈 수 있을까? Яавал бид нар энэ цаг үеийг давж гарах вэ? Сможем быть превыше этого мира. 여러분 분별해야 됩니다. Та бүгд үнэхээр ялгаж харж чаддаг байх хэрэгтэй. 개인의 신앙에 구별을 해야 됩니다. Та бүгд өөрсдийн хувь хүн болгон нэг итгэлийн амьдралаар амьдрахдаа ялгаж харж чаддаг байх хэрэгтэй. 목사님한테 물어볼 수가 없습니다. Нэгээс 100 хүртэл нэгдгүй пастораас асуух боломжгүй. Пастораа би энийг хийх үү, тэрийг хийх үү? Тэрийг хийх үү, энийг хийх үү? 아주 천 가지를 물어봐갖고 목사님한테 다 그것을 짜내지 말고 За тэгээ мянган зүйл асуугаа пастораас асуугаад байж болохгүй. 각 개인의 신앙에서 지금 내가 구별할 수 있는 신앙이 돼야 됩니다. Хувь хүн болгоны итгэлийн амьдрал дотор амьдрахдаа би үнэхээр ялгаж харж чаддаг итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй. 할렐루야. Халелуя. 그러기 위해서 오늘 말씀에 보시면 Тэхийн тулд үгийг харах юм бол Смотрим сегодня в Слово Божье. 회개하라 그랬습니다. гимш гэж хэлсэн. 회개하는 것은 교회의 운동입니다. Гимш гэдэг маань энэ цөм цуглааны үүрэг байгаа. 회개하고 성령 충만한 Гимшээд ариун сүнсийг дүүрэн аваа гэж хэлсэн. Гимшигтэн хүмүүр. 두 가지는 너무 중요합니다. Энэ хоёр зүйл маш чухал. Очень важно. 회개가 없으면 Гимшил байхгүй байх юм бол ариун сүнсээр дүүрэн байх боломжгүй. 회개와 성령 충만함이 없으면 Ариун сүнс болон гимшил болон ариун сүнсээр дүүрэн байхгүй байх юм бол 할 수 있는 능력은 없다. ялгаж чадах хүч чадал байхгүй. Духовного развлечения. 진짜 하나님께서 원하는 교회가 될 수가 없다라는 Жинхэнэ бурхны хүссэн сум цуглаан болж чадахгүй. Стать церковью угодной Богу. 우리 에베소서 1장 23절 보세요. Давайте посмотрим Ефесян, Эфес номын 2-ын 23-ыг харъя. которая есть тело его, полнота, наполняющего все во всем. 아멘. Аамен. Та нарч гэсэн сүнс дотор бурхны урших газар болох Христ дотор хамтдаа байгуулагдаж байна. 만물 안에서 만물을 충만케 하시는 자의 충만이라. Түүний дотор бүх барилга холбогдсон эзэн дотор ариун сүм болохоор өсөж байна. Амен. 교회는 이 세상과 같이 하는 곳이 아닙니다. Сүм цуглаан гэдэг маань энэ ертөнцтэй хамт хийж үйлдэж байгаа зүйл бол биш ээ. 세상을 이기는 자요. Церковь, она Эфес номын 1:23 дээр чуулган нь түүний бие тухайлбал бүхний дотор бүгдийг дүүргэл церковь, гихчийн дүүрэл болоо. Сүм цуглаан гэдэг бол энэ ертөнцээр все во всем. 그래서 우리는 이겨야 된다는. бид нар ялах хэрэгтэй. 할렐루야. Халелуя. 그런데 어떻게 이길 수 있어요? Тэгээ бид нар яаж ялах вэ гэхээр Мы можем одерживать победу. 지금 회개하는 자가 이길 수 있습니다. заавал гимссэн хүн бол ялах боломжтой. 주님 앞에 깊이 회개하는 자, Эзний өмнө маш их гүн гүнзгий гимссэн хүн. 주님 앞에 겸손한 자. Эзний өмнө даруй байгаа нэг 회개라는 뜻은 무슨 뜻이냐? гимшил гэдэг маань ямар утгатай юм бэ гэхээр 자기의 마음이 변화가 됩니다. өөрийнх нь үнэхээр тэр зүрх сэтгэл оюун бодол өөрчлөгдөн. 자백만 하는 게 아닙니다. Зөвхөн гим нүглээ ишлээ зогсохгүй. 회개는 근본적으로 자기 마음이 변화가 됩니다. Гимшил гэдэг маань түүний зүрх сэтгэлийг өөрчлөгдөхийг хэлж байна. 세상의 마음이 하나님의 나라의 마음으로 변화가 된다는 것이죠. Тэгэхээр энэ ертөнцийн зүрх сэтгэл бурхны зүрх сэтгэлээр өөрчлөгдөнө гэдгийг хэлж байна. Амен. На небесное царство. 아멘. Амен. 회개는 하나님 잘못했습니다. Гимшил гэдэг нь өө бурхан минь ээ би буруу зүйл хийлээ гэдгийг гимшил гэж байгаа юм биш ээ. 제대로 회개하는 자들은 마음이 변화가 돼요. Тэгэхээр үнэхээр жинхэнэ гимшиж байгаа хүмүүсийн зүрх сэтгэл өөрчлөгдөнө. Человек меняется. 그 전에 생각했던 Тэр урд нь 왜곡된 생각이 없어지고 урд нь 다른 생각이 있다는 거. урд нь бодож байсан тэр буруу бодол үгүй болоод зөв бодол зүрх сэтгэлтэй болно гэдгийг хэлж байна. 올바른 영적 시각이 있다는 것입니다. Маш зөв сүнслэг харц сүнслэг Правильный взгляд. 아멘. байр суурьтай байна. 회개가 필요합니다. Тэгэхээр хүмүүст бол заавал гимшил хэрэгтэй. 깊은 회개는 내 마음이 변화가 될 수. За тэгэхээр маш их гүнзгий энэ гимшил гэдэг маань миний зүрх сэтгэл бол өөрчлөгдөхөөс өөр аргагүй. 할렐루야. Халелуя. 그래서 우리는 세상을 이기다 할 때 세상을 싸우는 게 아닙니다. Тэгэхээр бид нар энэ ертөнцийг яална гэхээр энэ ертөнцтэй бид нар тулалдах, хэрэлдэх, муудалцах биш. 정부가 싸우는 게 아닙니다. Бид нар улс төртэй муудалцахыг хэлж байгаа юм биш ээ. 대통령하고 싸우지 마세요. Бид нар ерөнхийлөгчтэй муудалцахыг хэлж байгаа юм биш ээ. 데모할 필요가 없습니다. Бид нар үнэхээр жагсаал цуглаан хийх хэрэггүй. 싸워서 이기는 ертөнцтэй энийг бол тэмцэн ялна гэдгийг энийг хэлээгүй байна. 모든 그 세대의 방식에서 나와야 된다는 것이. Энэ үеийн бүхий л тэр арга барилаас гарахыг хэлж байна. От всех влияний этого Амен. 이 세상의 흐름이 있는데 Энэ ертөнцийн урсгал гэж байна. 그 세상의 흐름을 주장하는 자가 마귀거든요. Тэр ертөнцийн урсгалыг барьж байгаа нэгэн бол муу сүнс байна. 거기에서 나오기 위해서
Тэндээс гарахын тулд биднэрт гэмшил хэрэгтэй. 해결할 때 내 마음이 변화가 Гэмших юм бол миний зүрх сэтгэл өөрчлөгдөнө. Потому что только покаяние меняет мышление. 세상의 마음을 떨쳐버릴 수 있습니다. Энэ ертөнцийн зүрх сэтгэлийг хөөх боломжтой. 하나님의 마음을 가질 수 있기 때문입니다. Бурхны тэр зүрх сэтгэлийг сэтгэлтэй байхын тулд 회개하는 자들은 올바른 마음이 있기 때문에 гэмшиж байгаа хүмүүст өөрсдийн гэсэн зүрх сэтгэл байдаг учраас 악한 정부가 보이는 것만 아니라 муу улс төр ёрын улс төрийг харах биш. Муу улс төрийн тэр ард ажиллаж байгаа муу сүнснүүдийг бид нар харах хэрэгтэй. Хардаг байна. Который действует за этим правительством. 그래서 영적으로 이깁니다. Тийм учраас сүнслэг зүйлээр бид нар ялдаг. Халелуя, сүнсээр ялдаг. 2000 жилийн өмнө Ромын хаанчлал байсан. 그때 교회가 생겼다고 로마 왕국이 없어졌을까요? Тэр үед сүм цуглаан бий боллоо гэдээ Ромын хаанчлал байхгүй болсон уу? Свое существование Римская империя не исчезла. 아닙니다. Үгүй шүү дээ. 500년 동안 계속 Ромын хаанчлал 1500 жилийн туршид үргэлжилж маш их хүчтэй байсан. 지금 로마 왕국을 이겼다는 게 아니라 Ромын хаанчлал яллаа гэж энд бол хэлж байгаа юм биш ээ. 이 세상을 초월했다는 것이 Энэ ертөнцийг энэ үеийг давж гарсан гэдгийг хэлж байна. 하나님의 나라가 임하는 교회가 됐다는 Бурхны улсыг ялсан сүм цуглаан болсон. 아멘. 그래서 회개를 해야 됩니다. Тэгэхээр бид нар гэмших хэрэгтэй. 주님 앞에 깊이 회개합니다. Каяться Эзний өмнө глубоко перед Богом. 여러분 회개할 гэмших хэрэгтэй. Бид нар гэмшихтэй. 자백만 하는 것이 아니라 Би гэмшлээ ишлээ зогсохгүй. Исповедуй свои грехи. 내 마음의 상태를 지금 계속 보는 겁니다. Би өөрийнхөө зүрх сэтгэлийн байдлыг үргэж харж байна. 나의 생각을 변화시켜 주시오. Миний бодлыг өөрчилж өгөөч. 할렐루야. Халелуя. 사도행전 3장 보세요. Үйлс номын 3-ыг харъя. Третью главу. 사도행전 3장 19절. Үйлс номын 3-ын 19-ыг харъя. Иймд гэмсцгээ, гим нүглээ үгүй болгохын тулд эргэцгээ, тэгвэл сэргэх цаг эзний оршихугаас ирэх бөгөөд. Амен. За гэмшээд эргэцгээ. Гэмшин гэдэг маань би эргэнэ гэдгийг хэлж байна. 그런 일들이 있어야 됩니다. Тийм зүйлүүд байх хэрэгтэй. Тэгэх юм бол 하게 되는 날이 주 앞으로부터 이룰 것이오. тэгвэл сэргэх цаг эзний оршихугаас ирэх болно. 너무나 많은 사람들이 왜 하나님의 것을 체험을 못하냐? Маш олон хүмүүс ягаад бурхны зүйлийг үнэхээр мэдэхгүй байна гэхээр 자기의 고정관념에 딱 고정이 돼 있기 때문에 өөрийнхөө үзэл бодол баригдсан байгаа учраас 세상의 고정관념에 딱 있기 때문에 ертөнцийн энэ үзэл бодол байгаа учраас 적인 생각에 딱 고정이 돼 있습니다. сөрөг үзэл бодол байгаа учраас 안 된다는 생각에 딱 고정이 돼 있습니다. болохгүй гэсэн бодол байдаг учраас Ничего не получится. 하나님의 역사를 체험할 수 없습니다. бурхны үнэхээр тэр агуу ажлуудыг мэдэх боломжгүй. 그래서 말씀에는 믿는 자에게 Үгэн дээр итгэдэг хүмүүст боломжгүй зүйл гэж үгүй. 세상은 절대로 아닙니다. ертөнцид үгүй, ердөө үгүй. 그런 질병은 불가능합니다. Тийм өвчин бол боломжгүй. 그런 어려움은 안 됩니다. Тийм хэцүү асуудал боломжгүй. 사람을 만나야 돼. Сайн хүнтэй уулзах хэрэгтэй. 좋은 환경이 필요합니다. Сайн орчин хэрэгтэй. 좋은 정보가 필요합니다. Сайн мэдээлэл хэрэгтэй. 지금 세상은 자기의 그 생각에만 딱 고정이 돼 있습니다. Тэр ертөнц болохоо зөвхөн тэр өөрийнхөө бодолд автцсан, өөрийнхөө бодол дотроос илүү гарч чадахгүй байна. 그 세상의 생각으로는 하나님의 것을 체험할 수 없습니다. Тэр ертөнцийн бодлоор бурхны бүхий зүйлүүдийг мэдэх, үзэх боломжгүй. 하나님의 마음이 있어야죠. Бурхны зүрх сэтгэл байх хэрэгтэй. 예수님께서 믿는 자에게는 Есүс итгэдэг хүмүүст Веровавшего. 이런 표적이 따르리니 ийм тэмдгүүд дагалдана. 할렐루야. Халелуя. 믿는 자에게는 Христэд итгэдэг хүмүүст 능치 못함이 없다. боломжгүй зүйл гэж үгүй. 그런 생각을 내 마음에 Гэсэн тийм бодол миний зүрх сэтгэлийг үнэхээр бат барих хэрэгтэй. 그때부터 하나님의 역사를 체험할 Тэр цагаас эхлээд бурхны агуу ажлуудыг үнэхээр биеэр үзэх мэдэх боломжтой. 내 마음이 부정적인데 Миний зүрх сэтгэл сөрөг, буруу бодолтой байх юм бол 내 마음이 하나님의 마음 전혀 생각도 없는데 миний зүрх сэтгэл бурхны бодол зүрх сэтгэл байхгүй байхад 달라 그러면 бурхны өмнө үргэлж өгөөч гэдэг байх юм бол болохгүй. 너의 마음을 새롭게 해라. Та нар зүрх сэтгэлээ шинчлээ. 하고 돌이켜 Гэмшээд эргээ. 하나님의 마음을 가지라는 것이. Бурхны зүрх сэтгэлтэй бай гэж хэлж байна. Амен. 우리가 예배 드릴 때
Бид нар хүндэтгэл мөргөл өргөхдөө бид нар Бурхны зүрх сэтгэлээр Бурханд хүндэтгэл мөргөл өргөх хэрэгтэй. 여러분 제가 어제 작년부터 쭉 새벽기도 하나하나씩 제가 그 타이틀만 제가 읽어봤어요. За би өчигдрөөс эхлээд өнгөрсөн жилийн бүхэл өөрийн залбирлынхаа зөвхөн тэр гарчиг сэдвүүдийг уншлаа. 여러분 저 새벽기도 설교 엄청 많아요. За миний өөрийн залбирлын хийсэн номлол маш их. 하나하나 보면서 저는 그냥 타이틀만 봤는데 Би тэр нэгнгөө хараад зөвхөн тэр гарчигуудыг харлаа, сэдвүүдийг. 말씀이 막 생각나. Тэр үгнүүд бол бүгд бодогдож байсан. Би ийм үг хэлсэн, тийм номлол номлосон. 근데 그 말씀에 공통점이 있습니다. Тэр үгэн дээр нэг нийтлэг зүйл байсан. 세상의 당연한 생각이 아닙니다. Энэ бол ертөнцийн мэдээжийн бодол биш ээ. 하나님의 놀라운 생각입니다. Бурхны агуу гайхамшигтай үзэл бодол. Удивительное Божье мышление. 하나님의 놀라운 방법입니다. Бурхны агуу арга барил. 회개하는 자들만 그것을 할 수 있습니다. Гэмшсэн хүмүүс л түүнийг авах боломжтой. Амен. Халелуя. 회개라고 내 마음이 변화가 될 때 그만큼 하나님께서 역사하신다는 거예요. За гэмшээд ирэхэд Бурхан тэр хэмжээгээрээ үнэхээр агуугаар ажиллана. Мышление к Богу только тогда Бог может удивительно действовать. 그리고 성령 충만해라. Тэгээд ариун сүнсээр дүүрэн бай. Святым Духом. 귀신 충만이 아니라 Чөтгөр дүүрэн байна гэж хэлж байгаа юм биш. 우상 충만이 아니라 За хууран шүтэн дүүрэн байна гэж хэлж байгаа юм биш. Харин ариун сүнсээр дүүрэн бай гэж хэлж байна. За энэ мэдрэмж биш. Исполненными эмоциями. 성령 충만해라. Ариун сүнсээр дүүрэн бай. 성령의 역사가 충만해야 된다는 거예요. Ариун сүнсний ажлууд дүүрэн байх хэрэгтэй. Амен. 그래서 성령 충만한 자리에는 관심이 있어야 되고 Ариун сүнсээр дүүрэн байгаа тэр газарт анхаарах хэрэгтэй. 성령 충만함을 사모하는 것입니다. Ариун сүнсээр дүүрэн байхыг хүснэ тэмэвэл 그런 자들은 тэгсэн хүмүүс энэ ертөнцийг ялах боломжтой. Ариун сүнсээр дүүрэн байгаа хүмүүс ертөнцийг ялах боломжтой. Та бид бүгд эзний үн зогсохдоо 나는 би 세대를 같이 따라왔습니다. би энэ ертөнцийг энэ үеийг би дагаад хамт дагаад ирлээ. Я следовал с этим миром. 아니면 나는 이 세대를 초월했고 Би энэ ертөнцийг энэ үеийг би даваад 따라가지 않았습니다. дагаж яваагүй. 구별됐습니다. Би ялгагдсан, онцгойрсон. 나라를 따라갔습니다. Эзний улсыг би дагаж явсан. 세상이 나를 비웃어서 Да, 비웃어도 этот мир И ертөнц намайг хараад инээж хоолсон ч 충만함에 관심이 би ариун сүнсний анхаарсан, ариун сүнсэнд анхаарсан. 이겼습니다. Би энэ үеийг ялсан, 항상 이겼습니다. үргэлж ялсан. победителем. 그런 감정이 있어야 된다. Тийм гэрчлэл байх хэрэгтэй. Да, обязаны иметь такие свидетельства. 여러분 어느 세대든지 항상 이겨야 됩니다. Айлч цаг үед бид нар үргэлж ялах хэрэгтэй. Выживали, мы всегда должны быть победителями. 전도서에 이렇게 나오죠. За номлогчдын үгэн дээр ингэж гардаг байгаа. 안에는 Нарны доор 어떻게 된다고 그랬죠? юу гэж хэллээ? Что под солнцем? Хяарэ Пишет, говорит Писание. 헛되고 хоосноос хоосон, хоосноос хоосон, хоосноос хоосон хоосон. Нарны доор байгаа энэ ямар ч цаг үед байгаа энэ үе бол бүгд муу цаг үе, хоосны хоосон. Тэгэхээр бид нарт бол энэ үеийг ялах зорилго байх хэрэгтэй. Быть победителями. 여러분 우리가 요즘 시대 보면 Бид нар одоо 세대가 많이 변했습니다. энэ цаг үеийг харах юм бол энэ цаг үе маш их өөр болсон байна. Сильно изменился. 너무 빨리 변하고 있어요. Маш их хурдан өөрчлөгдөж байна. 그리고 지금 어떻게 문명이 발달이 될 건지 참 무서워요. За тэгээд энэ өшөө цаашаа яаж хөгжих энэ бол маш аимшигтай байна. 그런데 교회는 어떻게 지금 하고 있느냐? Харин сүм цуглаа маань яаж явж байна гэдэг маш их чухал байна. Состояние церкви. 세상을 따라갈까요? ертөнцийг дагаж явах уу? 따라가다가 어디까지 가냐? Дагаж явж байгаад аль хүртэл явах вэ? Следование за миром. Докуда вы можете дойти? 따라가다가 나중에는 적그리스도까지 따라갑니다. Дагаж явж байгаа сүүлд нь Антихрист хүртэл дагаж явнаа. Можно прийти к антихристу. 이 문명을 따라가기 위해서 И вот Энийг энэ үеийг дагаж явах юм бол ради того, чтобы жить комфортно. 그것을 즐기기 위해서 үнэхээр сайн сайхныг мэдхийн тулд сайн зүйлүүд амар 따라가겠습니다. зүйлүүдийг дагаж явахын тулд ямар ч үед дагаж явах. 무슨 말씀하시든 상관없고 Эзэн бол юу ч гэж хэлсэн хамаагүй Написано было, чтобы Господь сейчас не говорил. 나는 이 세상을 Я би энэ ертөнцийг дагаж явъя. следовать за всеми этими 그렇게 되면 делами в этом
гэсэн тийм байдалд орно шүү. 그리고 우리 교회 오셔서 Та 항상 듣는 말씀이죠. та бүгд өргөс сүм цуглаан дээр л өргөс сонсдог үг байгаа. Слово, которое мы постоянно вот провозглашаем. 아프면 Если болезнь, Өвдөх юм бол зэлбэрүүлээрэй. 그것이 우리의 방식이 되어야 돼요. Энэ бол бидний арга барил болох хэрэгтэй. Амен. 할렐루야. Халелуя. 아프면 Өвдөх юм бол 귀신을 쫓지. чөтгөрийг хөө. гонять этих бесов болезнь. 아주 그걸 얼마나 강조합니까? Тэрийг бол маш их анхааруулж хэлж байгаа. 아마 어떤 사람은 좀 민망할 거예요. Зарим хүмүүс болохоор юу яриад байна гэж зарим хүн бодож магадгүй. Энэ үед ийм үг ярьдгүй шүү дээ. Энэ тэр найз нараа дагуулж ирэх хичмээрийн энэ асуудлаа чөтгөрийг хөөж бүхий л өвчнийг Всякую болезнь хөөж эдгэж ядуу байдлыг хөөж муу сүнсийг эсэргүүцэж 하나님의 나라를 구하고 бурхны улсыг хайж 하나님의 나라를 체험해야 돼요. бурхны улсыг мэдэх хэрэгтэй. небесное царство в своей жизни. Энэ бол сүм цуглаан бол ялах хэрэгтэй. Халелуя. Өнөөдөр ачимын Пагмасе пасторын үг. Утреннее служение сегодня пастор Моисей проповедовал. 교회는 하나님의 피로 산 것입니다. Тэгээ сүм цуглааныг бол бурхан өөрийн цусаар худалдан авсан учраас үнэтэй. 피의 가치가 있잖아요. Бурхны Цена крови цусны үнц нь гэж байна. Тийм болохоор энэ ертөнцийг үеийг бид нар адилхан гэж харж болохгүй. Сүм цуглаан бол агуу. Халелуя. Энэ цаг зээл